2015 оны аимшигын баяраар би хоёр найзтайгаа хамт онохоор болсон юм. Тэднийг Скарлетт болон Мэй гэдэг байлаа. Мэй хичмхий зочинтой нэгэн байсан. Харин Скарлетт өөртөө хэтгэлтэй нэгэн байлаа. Бид 3 цаг үед уулзаж манай арын цэцэрлэгт майхан барив. Майхандаа бид хэвсэж тогтохтой болголоо. Бид майхнаа том хожим хашааны хажууд барьсан. Манай хашаа 2 том хүн нугалсан мэт өндөр байлаа. Бүх юмаа бэлэн болгосны дараа бид айлуудаар чихэр гуйхаар явсан юм. Цаг 7 өнгөрч байсан. Бид босод найзуудтайгаа тааралдаж цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Цагч явсаар 10 цаг үед бид гэрийн зүг рүү явсан юм. Бид хөөсөн чихэр шарж үннээ хэлэх үү эсвэл шийтгүүлэх үү гэх тоглоом тоглож харанхуй болоход орондоо орцголоо. Тэнгэр их сайхан, үдэшч дулаахан байсан. Азар хуршүүд маань сайн хүмүүс байсан учраас бидний баяр их гоё болж өнгөрлөө. Гэтэл шүн дунд ямар нэгэн зүйл биднийг сэрэв. Харын хашааны хаалгыг хүн чангааж байгаа юм шиг сонсогдлоо. Мэг нойрмог байдлаас ухасх юм босч хайцтайгаар биднээс сонссноо гэж асуусан. Тэгж хэлсний дараахан гадаа хин нэгэн ханиалгах чимээ сонсогдож эхлэв. Би чимээ гарахгүй хичээж Скарлетт Мэй амиг гараараа даран сууж байлаа. Хин нэгний бүдүүн цангилсан хоолой сонсогдоход бид баргал зүрх амар гарч шахсан. Хүүхдүүдээ чихэр авмаар байна уу гэж үдлийн мухай хоолоогоор тэр хэлв. Түүний хоолой яг л амьдралынхаа туршид тамхи татсан хөгшин ирэх шиг бүдүүн барилсан байлаа. Тэр дахин хаалгыг чангааж аливаа би та нарыг байгааг мэдж байна гэж хашгирч байлаа. Үүнийг сонссон Мэйийн нүдэнд нулимс сэлгэнэж би ч хөдөлж чадахгүй байлаа. 13 настай бие минь гацсан юм шиг болсон. Харин Скарлетт над руу харж толгоогоо дохин тэгээд хуруугаараа тоолж эхэллээ. Тоолж дуусны дараа бид байшин руу хамаг хурдаараа гүйлдэв. Харин намайг эргэж харахад тэр дүр зураг миний санаанаас огт гардаггүй юм. Тэнд уртсаар л завуу устэй нүүр нь үрчийсэн муухай цонхгор нэгэн зогсож байсан. Тэр үнэхээр үлсгэлэн гэхдээ хүн биш, аратанч бас яг биш. Биднийг идэх гэж байгаа юм шиг харагдаж байлаа. Азар манай хаалга өндөр байсан тул тэр орч чадахгүй байсан. Тэгтэл түүний гарт ямар нэгэн зүйл гялалзаж эхлэв. Харин түүний гарт байсан зүйлийг тодруулж харахад тэр нь хутга байлаа. Би үүнийг харангуйтаа муухай орлон гэрийн арын хаалгаар явж орлоо. Бид шууд л ээж өрөөнд орж түүнд болсон явдлыг хэллээ. Тэр эхэндээ бидэнд итгээгүй ч цонхоор харахад тэр залуу гадаа зогсож байсан. Ээж маань хаалгаад өгчээд 999 буюу манай улсын 911 руу залгаллаа. Урт талын хаалгыг тогшиж байгаа сонсогдохгүй байсан учраас түүнийг арын хаалганд байна гэж бид таамаглаж байсан. Удалгүй тэр залуу чанга тогшиж харааж эхэллээ. Хэсэг чимээгүй байсны дараа цагдаагийн машин сонсогдоход тэр залуу хараалыг уурсан алга болсон юм. Тэр залууг ямар дүр төрхтэй байсныг цагдаа нарт хэлсэн ч тэд түүнийг барьж авч чадаагүй. Түүний дараа би зочны өрөөнд бүгдээрээ унтсан, эсвэл би зүгээр унтсан мэт дүр үзүүлсэн юм.